Сайн байцгаана уу Төмс эргэц та бүхэндээ мигмар гарагийн мэндийг айлтган мэдчилж байна. ДБС-лээс эрхлэн мэлтэгдэг Төмсийн мэдээллийн үйлбэрийн ээлжид дугаараараа өнөөдрийн аймаг орон нутгийн онцлог мэдээлүүдэд танилцуулах болно. Үзэгчтэй хөтөлбөртөө анхаарлаа хандуулна. Химидэ ДБС-лээс иргэдийн гомдол саналын дагуу мэдээ сурвалжлагуудаа бэлтгэн хүргэдэг уламжлалтай. Иргэдийн саналыг бид нээлттэй хүлээж авдаг. Тэгвэл энэ удаад бидэнд Дархан хотын хэмжээнд шинээр бүтээн байгуулагдаж байгаа барилгын ажилтай холбоотойгоор иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчиж байгаа талаар сурвалжлалаа. Иргэдийн зүгээс барилга барьж байгаа компаниуд арай л дэндүү байна. Бидэнд эрүүл амьдрах нөхцөл алга цонхоо жонгоолгож чадахгүй байна хэмээн ярьж байна. Асуудлыг бид өнөөдөр тэнцвэртэйгээр сурвалжлалаа. Барилга баригдаж байгаа энэ компаниуд энэ барилгынхаа ухсан шороог авчираад энэ одоо энэ гэрээ хажуугаар авчираад хайцсан энэ одоо энэ булган отхны хажууталт. Тэгээд энэ булган отхны хажуу тавьчлаа одоо энд ингээд шороо оолчлаа гэж захирчийн албанд мэдгдсэн чинь захирчийн албанаас тухайн үед нь та нар бичлэг хийгээд баталгаажуулаагүй юм чи одоо бид нар энийг арга хэмжээ авч чадахгүй гэдэг юм хэлээд байгаа. Тэгээд одоо энэ барилган баригдаад ихэлсэн чинь энэ зам талбайгаа одоо ингээд хайрга дэвсэхгүй дээр нь услахгүй одоо ингээд энэ том миксрүүд одоо энэ мөнгөөр явахлаар одоо гэрт цонх онгойлгохын арга байхгүй. Дүүрэн шороо. Ерөөсө гэрийн хавар чинь байнгын л одоо ингээд миксер ирлээ. Шороо ингээд бужигнаал ингээд одоо явахт л энэ газар дээгүүр одоо энэ пүүдэр шиг ингээд ийм пөргсөн шороо олгоод одоо ингээд ийм зам талбайгаа арчилгаагүй улмаас одоо ийм иргэдийн хувьд маш хүндрэлтэй байна. Манай энэ хавийн айлууд одоо ер нь цонхоо онгойлгодог айл байхгүй болсон. Гэртээ тэгээд нэг хаалганд нэг одоо нар гарлаа хичл одоо хаалгун тэгээд цонхоо онгойлгож чадахгүй. Тэгээд шороо тоостойгоо хотголцсон л хүмүүс байж энэ да. Манай ишээд энэ жил айгүйх нөгөө бүтээн байгуулалтад айгүйх ингээд барилга баригдаж байна. Тэгээ үүнтэй зэрэгцээ нэг асуудал гараад байгаа нь одоо ийшээ ингээд явж байгаа том аврын автомашинууд маань их явж байгаа учраас одоо энэ шороо маань айгүйх юм сур шороо болоод цонхоо онгойлохоор ингээд шороо ороод ингээд цонхоо онгойлох байхаа гэртээ бүр амар хүчмдүүд тэгээд явж байгаа энэ шороон зам дээгүүр хайрга марга хасгах ч юм уу те усалж наргах ч юм уу эсвэл ингээд энийг эсвэл арай өөр талаасаа ингээд бас замаар ордог ч юм уу нэг тийм арга байдаг бол одоо тийм арга хэмжээ авчвал ингээ хүүхэд ингээд гадаагаш тоглоход ч гэсэн айгүй хүндрэлтэй ингээ салхиад байгаа л ингээ энэгээр ингээл шороол ингээл эргэлдээд байна амар. Захирагчийн албанд бол яг хэл нэг удаа бол хэлж үзсэн. Тэгээд яг хэлсэн л болохоос яг энэ дээр бол дахиж бол арга хэмжээ бол аваагүй байгаа. Одоо бол ингээ явж л байна. Тэгээд явхаараа ингээд заримдаа их хурдан явах юм хурдан явахаар бүр нөгөөх нь бүр ингээл амар ингээ сааралтаал энэ авч юм уу. Тэгээд ингээд урдуур одоо энэ TD-гээс бас хүрээлэнлээ явах зам бас энэ чинь бас шороон зам штэ. Энүүгээр бас машинууд их хурдтай явнаа. Тэгэл ингээд хаяа салхич нь урдаасаа чойноосоо ч явна. Тэгэл ингээд ингээд салхилахаар чинь бүр ингээд яг ингээд битүү шороо ингээд яг тэр чигтээ гэрлөө орчиж байгаа байхгүй. Цонхоо онгойлох ямар ч боломж байхгүй. Бид энэхүү дээрх иргэд оршин суугчдын мэдээллийн мөрөөр эхлээд Дархан хотын захирагчийн ажлын албанд хандсан. Гэтэл тэд зөвхөн зохиох хариуцсан байгууллагад мэдээллийг нь цааш нь хүргэн уламжилж, мэдээлэл дамжуулагчийн үүрэг гүйцэтгэнэ гэдгийг мэдэгдэж, яриа тайлбар өгөхөөс татгалзсан юм а. Дараагийн удаад бид харин Дархан улаан аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын барилгын асуудал хариуцсан ахлах мэргэжилтнээс энэхүү шаардлагыг тодруулахад иргэдийн гомдол саналыг хүлээн авч, тухайн барилгын компаниудад шаардлага тавиа ажиллана гэдгээ мэдэгдлээ. За манай орон нутгаас баригдаж байгаа бодлого нь болохоор одоо барилгын ажилд явуулж байгаа аж ахуйн нэгжүүд энэ иргэдэд одоо сошиалын бүст барилга усралтын ажил явуулж байгаа нөхцөл аль болохоор энэ шороо тоос босгохгүй байх. Одоо тэгээд төрийн орц гарцсан дээр ботлсон хайрга асах ийм арга хэмжээ авах шаардж байгаа. За тэгээд мөн одоо эрчим хүчтэй барилгын ажилд эрчим хүчтэй үед бүр одоо цоцтон суулт авах. Одоо нэгчээр рүү явах энэ нөхцөлд бол услага хийх шаардлага орон нутгийн зүгээс тавьж байгаа. За энэ аж ахуйн нэгжүүдийг ер нь эхнээс нь эхлээд тэр услага хийх болоод дайраг асуулах асуудлыг бол шийдээ явуулж байгаа. Тэгээд иргэдээс одоо шаардлага ингээд гомдол хийсэн чинь бид нэр манай байгууллагын зүгээс одоо тэр барилгыг гүйцэтгэж байгаа компанид энэ шаардлагыг хүргүүлээд тэр хайрга даргыг асуулаад зөвшөөрлөг одоо шороо асуулт бол тэрийг даахуулах арга хэмжээ авъя даа.
Дархуул аймгийн хэмжээнд сүүлийн жилүүдэд барилгачид орон сууцжуулалт эрчимтэй явагдаж хамгийн ихтэй жилдээ 2000 орчим айлын орон сууц баригдаж хамгийн өндөр статистик тоонд ч хүрж байгаа. Нэг талдаа хөгжлийн нэг хэлбэр боловч орон сууц барьж байгаа нэрэллэр энэхүү иргэд оршин суугчдын эрхэнд халдаж боломгүй. Стандарт дүрм журмынхаа дагуу барилгын хамгаалалтын хашааг хатгаж, төр зам тавьж, сул шороо зэрэг иргэд амьдарч байгаа хэсгээс хол очиж асгах гих зэргээр хариуцлагатай ажиллахыг уриалъя. Бид эдгээр иргэдийн гомдол саналын хүрээнд хэрхэн ажилласныг иргэн сурвалжлах болно. Хөтөлбөрийн дараагийн мэдээ. Дархуул аймгийн засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг 2020 оны 4 сарын 23-наас 25-ны өдрүүдэд аймгийн хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж байгаа. Томхон зах худалдааны төвүүдэд хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлын төлөвлөгөөт бус хэн шалгалтыг хийжээ. Шалгалтын хүрээнд ямар дүгнэлтүүд гарсан, иргэд юун дээр анхаарах шаардлагатай байгаа талаар хэвлэлийн байг хурал зарлан мэдээлэл өглөө. 4 сарын 20-наас 5 сарын 5-ны хооронд хэн шалгалтыг хийж хэрэгжүүллээ. Энэ хүрээнд бол одоо нийтдээ 400 гаруй үзүүлэлтээр 6 аж ахуйн нэгжийн 57 иргэний 16 нэр төрлийн импортын хүнсний ногоо 34 төрлийн жимс жимсгэн 8 төрлийн дотоодын хүнсний ногоо 5 төрлийн дотоодын үр тариас дээж авч пестицидтэй үлдэгдэлж тодорхойлох төрөвчсөн шинжилгээр урьдчилан сэргийлэх үйлчлэгийг хийгээд эерэг хариу гарсан 6 төрлийн Монгол хятад сармис импортын жүрж, лимон, манго зэрэг бүтээгдэхүүнийг сорцыг хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлгаа лабораторид хотроо явуулж ингэж шинжилүүллээ. Уг шинжилгээний хариу бол ерөнхийдөө пестицид агуулж байгаа боловч зөвшөөрөх хэмжээнд буюу стандарт хэмжээнд байна гэсэн ийм дүгнэлтэнд хүрч байна. Цаашлаад одоо импортоор орж иж байгаа бараа бүтээгдэхүүний хяналтанд нэлээд нарийн мэргэжлийн шинжилгээ шалгалт хийх, ард иргэд маань төмс хүнсний ногоо, жимсэнгээр хэрэглэхдээ угааж хэрэглэх, сооттоо уусмлаар угаах зорилтын бодисоор угааж ингэж хүнсэндээ хэрэглэхийг зөвлөж байна. Дархуул аймгийн засаг даргаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу хүнсний ногоо болон жимсгэнд пестицидийн үлдэгдэл тодорхойлох шинжилгээг одоо 3 өдрийн хугацаанд Дархуул аймагт явууллаа. Ерөнхийдөө цэвэндэр даргын хэлсэнтэй 6 импортын хүнсний бүтээгдэхүүнд илэрсэн шинжилгээг үндэсний лавлгаа лабораторид ерөнхийдөө бол шинжилгээнд хамрууллаа 4 сарын 28-наас 5 сарын 5-ны өдрүүд хамруулсан байна. Ерөнхийдөө пестицидийн үлдэгдлээр ерөнхийдөө баталгаажуулах шинжилгээ маань 400 гаруй төрлийн пестицид шинжилгээ хийсэн. Ерөнхийдөө бол нэг бүтээгдэхүүн 400 гаруй төрлөөр үүссэн гэсэн үг. Ингээд баталгаажлалтын шинжилгээгээр маань пестицидийн үлдэгдэл байх ёстой хэмжээндээ байна гэсэн шинжилгээний хариуг лавлгаа лабораториос бидэнд ирүүлсэн байна. Бид нэр 120 дээж авсан. 120 дээж бол импортын бараа бүтээгдэхүүн болон дотоодын одоо төмс хүнсний ногоо жимсэнгээс 100 гаруй нэг төрлийн 100 гаруй дээж аваад 100 гаруй дээжээсээ яг пестицидийн үлдэгдэл байна уу гэдгийг дархандаа эхлээд төрөвчлөө онцлуулж байгаа. Тэгээд тэндээс пестицидийн үлдэгдэл илэрч байгааг 6 дээж байгаа. Тэрнийх нь 5 нь импортын бараа төмс хүнсний ногоо манго байгаа. Нэг нь болохоор Монгол сармис. Ингээд 6 нэр төрлийн бүтээгдэхүүнийг явуулаад тэр 400 гаруй пестицидийн үлдэгдэл нэр төрөл гэдэг өгөхгүй пестицид чинь. Тэр 400 гаруй нэр төрлийн пестицид байна уугүй гэдгийг шинжилээд үзсэд Монгол улсад одоо мөрдөгдөж байгаа стандартын дагуу бол хэвийн хэмжээнд байна гэж ойлгож байгаа. Гэхдээ энэ орж иж пестицид илрээд байгаа гол бараа бүтээгдэхүүн дандаа импортын бараа бүтээгдэхүүн голчлоод байж байгаа. Тэгээ импортын бараа бүтээгдэхүүнийг хэрэглэхдээ ялангуяа жимсхнийг хэрэглэхдээ бид нар сооттоо усаар угааж хэрэглэх, хальсыг навч хэрэглэх энэ соёлыг хэвших хэрэгтэй. Эдийн хэмжээнд пестицидийн үлдэгдэл хэвийн хэмжээнд байгаа гэж гарч ирсэн ч гэлээ бид нар байнга тэрийг хэрэглээд байвал бас хэр хор өсөлттэй вэ гэдгийг бид нар бас мэдэхгүй байгаа шүү дээ. Тийм болохоор заавал ч угааж жимсэнгээ угааж хэрэглэж соёлтой хэрэглээ эзэмшиж энэ манай өөрийнхөө аюулгүй байдлыг хангаж чадах юм а гэдгийг байгаад байна.
Дараагимдээ 5 настай бяцхан инженеруудын улсын уралдаан дархан хотноо зохион байгуулагдлаа. Төсөөллөөс бүтээл рүү, тоглоомоос шийдэл рүү уриатагаар улсын уралдаан энхүү анхуудаага орон нутагт дархан хотноо болж байгаараа онцлогтой байлаа. 5 наснуудын инженерчлэлийн улсын уралдаанд Монгол Улсын 21 аймгийн 346 цэцэрлэгээс шалгарсан 31 баг цэцэрлэгийн бяцхан инженерүүд Дархан хотын Дархан United Arena-д өрсөлдөж байна. Эсдийн боловсролын Монгол стандарт шимт боловсролын хөтөлбөр амжилттай хэрэгжиж инхүү цар хүрээгээ тэлж байна. Шимт боловсрол эсдийн Medication төв компани нь 2019 оноос эхэлж 21-р зууны иргэдийг бэлтгэх цэгцтэй, бүтээмжтэй, хүртээмжтэй боловсролын цогц шийдлийг хөгжүүлэх, түүжүүлэх зорилгоор шимт хөтөлбөр буюу эсдийн хөтөлбөрийг сургуулийн өмнөх боловсрол болон ерхий боловсролын сургуулийн сурагчдын дунд хэрэгжүүлсээр байна. Тус компани нь World Green Match олон улсын тэмцээний салбар тэмцээний зохион байгуулах эрхийг Монголд авч анхудаага орон нутагт Дархан аймгийн Дархан United Arena-д инхүү Mongolian Green Match 2025 тэмцээнийг зохион байгуулж байна. Тэмцээнд эхний 3 байртаа шалгарсан 6 баг ирэх 8 сард Тайван улсад зохион байгуулагдах инженерчлэлийн олон улсын уралдаанд Монгол улсаа төлөөлөн оролцох юм а. За шимт боловсрол компани 2019 оноос үүсгэн байгуулагдаад одоо шимт буюу шинжлэх ухаан, инженерчил, математик, технологийн чиглэлийн хөтөлбөрийг боловсруулад ажиллаж байгаа. За энэ хөтөлбөрүүд нь болохоор цэцэрлэгийн наснаас эхлээд бага ангийн, дунд ангийн, ахлах ангийн ийм хөтөлбөрүүдтэй. Энэ хөтөлбөр нь өөрөө одоо 21-р зуунд эрэлттэй гэдэг ур чадварыг хөгжүүлдэг ийм хөтөлбөр байгаа. За тэр нь бол одоо багаар ажиллах чадвар, бүтээлч байх, инженерчил, технологийн ур чадвар гэх мэт энэ ур чадваруудыг хөгжүүлдэг ийм хөтөлбөр байгаа. Тэгэхээр нийгмийн янз бүрийн асуудлыг шийдвэрлэх тийм шийдвэрлсэн бүтээн байгуулалтыг хийгээд тэрийгэ тайлбарлаад багаар мэдээж тэрийг бол багаар ажиллаж хийж байгаа. Тэгэхээр тэр ур чадваруудыг биднээс хийж байгаа бүтээлээр нь үндэслээд шалгаж одоо дэмжих юм аа. Дархан аймагт анхны STEM хөтөлбөрийг хэрэгжүүлж тэгээ 2 удаагийн энэ тэмцээнд орж байна. Нодлон бас бэлтгэл бүлэг маань Улаанбаатар хотод болсон тэмцээнд оролцсон. За тэгээ энэ жил манай ангийн хүүхдүүд ингээд оролцож байгаа одоо баяртай байна. Ямар сэдвийг сургаж байгаа вэ? За ухаалаг хотс дээр ерөнхийдөө нэг парк маань ирээдүйд ийм гоё ухаалаг Дархан хот маань илүү гоё ухаалаг хот болохыг одоо мөрөөдөж хүсэж хийж байгаа хүүхдүүд маань. Манайх болохоор энэ хөтөлбөрийг хэрэгжүүлээд 2 жил болж байгаа ч гэсэн одоо анх удаага энэ тэмцээнд бол оролцож байна. Тэгээ анхны сэтгэлдэхэд маш өндөр байна. Одоо тухайн хүүхдүүд маань болохоор яг тухайн үедээ багштайгаа ярилцчаад өөрснийхөө бүтээлийг одоо хэрхэн цаашид баяжуулах вэ гэсэн төлөвлөгөөгөө гаргаад энэнийхээ дагуу бүтээлээ хийж байгаа. Одоо манай бүтээл болохоор одоо энд харагдаж байгаа энэ бүтээл манай байна. За манайх болохоор цагаанаар 2050 гэдэг одоо хүүхдүүд маань одоо 25 жилийн дараа өөрснөө одоо тухайн сум маань одоо ямар хэлбэрээр одоо өөрснийхөө сэтгэл буусныг нь ярилцж байгаа бүтээн байгуулалтаа хийж байгаа. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлснээр хүүхэд маань ер нь багаараа ажиллах чадвар гэдгийг суралцаж айгүй тийм хатуужилтай болдго юм байна лээ. Нэр сэтгэн бодох чадвар айгүй сайжирдаг. Одоо багшаа энэ зүйлийг ийм байсан байна. Энд нь ийм нэмэхээр тийм юм болох юм байна гэдэг шийдлийг айгүй их өөрснөө гаргаж өгч байгаа. Тэр тал нь бол арай давуу талтай юм шиг санагдсан. За STEM сургалтыг манай цэцэрлэг хэрэгжүүлээд 2 жил болж байгаа. За үүний үр дүнд өнөөдөр бас хүүхдүүд маань өдөртөө өөрсдийнхөө мөрөөдлийн парк гэдэг ингээд өөрсдөө зохион бүтээгээд энийг одоо өнөөдөр ингээд урлаанд бэлдэж авчирсан байгаа. Хүүхдүүд ер нь нэмшгүй чадварт маш эерэг нөлөө үзүүлж байгаа. Багаараа хамтарч ажиллах, мөн сэтгэн бодох юмыг аль талаас нь сэтгэж бод тэр талаараа бол маш илүү өгч байгаа. Ямар тэрэг хурцтай хийгээд яарч гинэ. Гоё тэмцээнд орж. Гоё, сайн зя. Баярлалаа. Улсын хэмжээнд 350 гаруй сургуулийн өмнөх боловсрол 50 гаруй ерхий боловсролын сургуульд энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлдэг бөгөөд Дархан аймгийн нийтдээ 5 цэцэрлэгт шимт хөтөлбөр хэрэгжиж байна. Ирээдүйн хотынхон шийдлийг өнөөдөр төсөөлөн бүтээж байгаа 5 наснуудтай амжилт хүсье. Дараагийн мэдээ 2025 гарснаас хойш мансууруулах бодис сэтгцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашигласан 5 гэмт хэрэг 12 зөрчил Дархан аймгийн хэмжээнд бүртгэгдсэн байна. Тэр Дархан аймгийн хэмжээнд Харт аймаг сэтгц нөлөөт бодис мансууруулах бодисын ер нь гэмт хэрэг зөрчлийн тоо хэрэг нэмэгдэж байгаа юм бэ. Сүүлийн үед бас их иргэд энгийн одоо гоо жалганаас зөв тариур байж болшгүй Харт аймаг байж болшгүй зүйлсүүдийг ихээр илрүүлж байгаа учраас энэ хэрэгт маш их анхаарлаа хандуулж эхлэв. За тэгэхээр Монгол Улсын эрүүгийн хуулийн 27 дугаар зүйл дээр мансууруулах юм сэтгцэд нөлөөт бодисын
за хууль бусаар ашиглах гэдэг гэмтрэг байгаа. За энэ гэмтрэгийн хувьд бол одоо он гарсаар аймгийн хэмжээнд одоо 5 тохиолдол одоо бүртгэгдсэн байна. За мөн бас Монгол Улсын зөрчлийн тухай хуулийн 6-гийн 4 буюу за мансууруулах юм сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих хууль зөрчих гээд бас байна. Зөрчил байгаа. За энэ зөрчил дээр одоогийн байдлаар нэг 12 зөрчил одоо бүртгэгдээд бол шалгагдчих байна. За эдгээр одоо гэмтрэг зөрчлүүдэд маань одоо насан туршигөө бас нэг иргэн бас холбогдсон байна. Тэ. За танаа телевизэд болон одоо сошиал орчин дээр одоо тавиад байгаа тэр зүү тариур тэ яг одоо мансууруулах юм сэтгэц нөлөөт бодис хэрэгэлсэн хүний одоо хайсан зүйлийг бол одоогоор бол доолж тогтоогоогүй байна. Тэр бол ямар ч тохиолдлоор одоо хаягдсан, бохирлогдсон зүү тариур байж болно. Яг энэ бол одоо юу гэдгийг те мансууруулах юм сэтгэц нөлөөт бодисыг хэрэгэлсэн хүний зүүр тавиураа байна гэхийг бол тийм ямар одоо илтгэх ямар ч зүйл байхгүй байгаа. Ажиллагаа бол хийгдэд бүрэн дууссан гэсэн үг. Тэг ер нь бол шалгаж байгаа. Гэхдээ бол одоо өөрчлөсөн байдлаар бол одоо тийм зүйлд одоо ашигласан, хэрэгэлсэн нь бол одоо тогтоогдохгүй байна. Тэр таас ярианда хэлээ насан туршаагүй хүүхдүүд ч гэсэн холбогдсон гэж. Тэгэхээр энэ чиглэлээр Харт амиг мансууруулах сэтгэц нөлөөт бодисыг хэрэглүүлэхгүй байх чиглэлээр урьдчилан сэргийлэх ажлууд ер нь ямар ажлуудыг хийж байгаа. За ер нь бол энэ төрлийн гэмтрэгээс урьдчилан сэргийлэх чиглэлээр бол цагдаагийн байгууллагаас тодорхой ажил аргамжууд үе шаттайгаар зохион байгуулдаг байгаа. За өнгөрсөн жилийн хувьд бол Харт амигтай тэмцэх хилцээс улсын хэмжээнд анзаар 1 гэдэг аяныг бол зохион байгуулсан. За тус сарны хүрээнд бол Дархан уул аймагт нэлээдгүй ажил арга хэмжээнүүдийг зохион байгуулсан. За Дархан уул аймаг маань ч улсдаа бас тэргүүлэх байр эзэлж бас анзаар аяны хүрээнд идэвхтэй санаачлагтай оролцсон гэдээ бас шагнал зөвтөрөхөөс авсан тохиолдлууд бас байгаа. За энэ жилийн үед гэх юм бол энэ өмнөх жилүүдэд энэ анзаар гэдэг аян маань үр дүнтэй байсан учраас анзаар 2 гэдэг аяныг бол бас эхлүүлээд явж байна. За энэ арга хэмжээний хүрээнд бас ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид ба за мөн оюутан залуучууд Харт амигны хор уршиг за хүний бие бол сэтгэл санаанд илрэх те хор уршигын талаар таниулах чиглэлээр бол энэ сургалт нөлөөллийн ажлуудад бол тогтмол зохион байгуулж байгаа. Насан туршаагүй хүүхдүүд гэмтрэг аврагч болох Харт амигт тэ үеийнхэндээ урд цэцгдэх эрсдэл өндөр байдаг. Тэгэхээр та эцэг эхчүүд, тасран хамгаалагчид, багш сургууль мужуулагчид юу гэж анхааруулах вэ? За тэгэхээр энэ төрлийн гэмтрийн талаарх одоо хор уршиг нь юу байдгийг тийм ээ. За хэрэглүүл одоо хүний биед ямар хор уршигтай хэрэглээд одоо эцсийн цэг нь хаана хүрэх гэдэг талаар эцэг эхчүүд маань үр хүүхдүүдтэй маш сайтар ойлгож таниулах шаардлагатай. Болохгүй энийг хэрэгжилж болохгүй гэдэгээс илүүтэйгээр яагаад болохгүй гэдэг шалтгаан нөхцөлийг маш сайтар тайлбарлаж өгөх хэрэгтэй. Үндсэндээ энийг одоо юу гэдэг нь хин нэгний уруу татгалаар хэрэглэсэн тохиолдолд эцэстээ та амнаас эрүүл мэндээр хохирох ийм л аюултай зүйл учраас ийм зүйлээсээ татгалзаа гэдгийг л маш сайтар хүүхдүүдэд за мөн одоо оюутан залуучуудад бас ойлгуулах нь чухал байна. Харт амигтай холбоотой эрүүгийн гэмтрэг дээр ер нь маш их яш сэтгэлийн одоо тий хэмжээ бол өндөр байдаг. Та ингээр бас ойлгомжтой байдлаар товч хэлвэл хэдээс хэдэн жилийн хорих хэл оногдуулдаг. Ер нь бол шууд хорих хэлтэй. Хэдээс хэдэн жилийн хорих? 2-8 жилийн хорих хэлээс эхлэн гэсэн үг. Хөтөлбөрийн дараагийн мэдээ. Улсын их хурлын гишүүн Монгол Улсын шадар сайд амар сайхан стандарчлал техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний тэмцлийн тухай хуулийн шинжилсэн найруулгын төслийг Улсын их хурлын дарга амар баясгаланд өргөн барьжээ. Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар стандартыг хэрэглэх хэрэгжүүлэх тогтолцоо боловсронгуй болно гэж үзэж байна. Мөн олон улсын жишээгт нийцэж дотоодын бүтээгдэхүүн үйлчлэгээний чанар стандарт сайжран гадаад худалдаа экспортыг хөнгөвчлөх гээд нөхцлүүд бүрднэ гэж хуулийн төсөл боловсруулагчид тайлбарлажээ. Улсын хөгжил эдийн засгийн өсөлт хүний эрхийг стандартгүйгээр ярих, хангах, хэрэгжүүлэх боломжгүй. Гэтэл бидний одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжинд стандартыг боловсруулах, хэрэгжүүлэх, мөрдүүлэх, хяналт авих талуудын харилцаа, хариуцлагын механизм дутмаг, ойлголтын зөрүү их байна. Монгол Улсын хэмжээнд 6730 стандарт мөрдөгдөж байгаа ч дөнгөж 44.8% нь олон улсын түвшинд хүрчээ. Тиймээс стандартчлал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлийн тухай хуулийн шинжилсэн найруулгын төслийг Улсын их хурлын хаврын чуулганаар хилэлцэн батлуулахаар ажиллаж байна. Монгол Улсын засгийн газарт 3 удаа орж танилцуулга хийж хэлэлцүүлэг хийсний үндсэн дээр одоо энэ стандартчлал тохирлын үнэлгээ итгэмжлийн тухай хууль маань гэж Улсын их хурлд одоо засгийн газараас өргөн баригдлаа. Хуулийн өөрчлөлтөөр юу орж байгаа юм бэ гэдэг асуудал
байна. Стандартын нэг мөр хэрэглэх асуудал байна. За салбар дундын хоорондын зохицуулалтын асуудлууд байна. За хууль хоорондын зөрчлийн асуудлыг шийдвэрлсэн стандартыг хэн хэрэгжүүлэх вэ? Хэн хяналт тавих вэ? Хэн боловсруулах вэ гэдэг бол нэг талд нас гаргаж өгч байна. За тохирлын үнэлгээний байгууллагын бол төрөөс дэмжих асуудлууд орж ирж байна. За тэгээд дээр нэмэгдээд итгэмжлийн байгууллагын чиглэлийн статусыг бүр тодорхой болгож өгч байгаа. Гэх мэтлэнгээр маш олон заалт өөрчлөлтүүд бол энэ хууль дээр тусагдаад орж байгаа. Стандартчлал техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлийн тухай хуулийн шинжилсэн найруулгын хуулийн төсөл 8 бүлэг 36 зүйлтэй байна гэж тооцжээ. Хуулийн төсөлд стандартыг иргэн хуулийн этгээд дагаж мөрдөх, салбар дундын уялдааг хангаж, дагаж мөрдөх стандарт, техникийн зохицуулалтыг боловсруулах, хилцүүлэх, батлах үйл явцыг тодорхой болгох зэргийг тусгасан байна. Мөн тохирлын үнэлгээний байгууллагуудыг бодлогоор дэмжих, эрх үүргийг тодорхой болгож, худалдаан дах тарифын бус саад бэрхшээлийг арилгах хүрээнд стандарт тохирлын үнэлгээний үр дүнг харилцан хүлээн зөвшөөрөх зэргээр зохицуулжээ. Энэ хуулийн төсөл боловсруулагдсанаар, батлагдсанаар ямар үр дүнд гарах юм бэ? Стандартыг бүх төвшөндөө дагаж мөрддөг болно. Нөгөө талаас хэрэгцээ шаардлага хөгжлийн бодлогодоо нийцсэн стандартыг богино хугацаанд баталдаг, батлагдсан стандарт маань бүх төвшөндөө хэрэгждэг байх. Энэ хэрэгжилтийн төвшөнд амьдралын чанар сайжирдаг байх. Энэ асуудлуудыг бид бүхэн энэ хуулийн төслийнхаа бодлого зорилтын нэг хэсэг болж боловсруулсан байна. Нөгөө талаас стандартын хэрэгжилтийг хангуулахад зөвхөн стандарт хэмжилзүүн газар үүрэг оролцоотой юм шиг иргэд аж ахуйн нэгж байгууллага бусад байгууллагууд бол ойлгодог байсан. Ерөнхийдөө энийг стандартыг бол бүх төвшөндөө хэрэгжүүлэхийн тулд дагаж мөрддөг байхын тулд одоо бүх нийтийн үйл хэрэг байх ёстой. Тийм учраас тэр ч үднээсээ энэ салбар дундын зохицуултуудыг бий болгосон. Стандарт хэмжилзүүн газар бусад одоо төрийн захиргааны байгууллага, нутгийн захиргааны байгууллага стандартыг боловсруулах үйл ажиллагаанд оролцдог. Баталсан стандартыг хэрэгжүүлэх энэ талын зохицуултуудыг тусгасан байгаа. Стандарт техникийн зохицуулалтын хэрэгжилтийн хяналтыг холбогдох эрх бүхий улсын байцаагч хэрэгжүүлэх, зах зээл дээрх болон хилээр орж иж байгаа бараа бүтээгдэхүүн тохирлын баталгаатай хэсгэд хяналт тавих чиг үүргийг наривчлан тусгасан байна. Хуулийн төсөл батлагдсанаар стандартын хэрэгжилт хангагдаж, хүн амын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх бүрднэ гэж хуулийн төсөл боловсруулагчид тайлбарллаа. Одоо үзэгч та бүхэндээ цагаарын мэдээлэл танилцуулах болно. Үзэгч та бүхэндээ бэлтгэн өргөдөг төмбөсийн мэдээллийн хэлбэрийг хэлж дугаарыг дөрөв өндөрлөж байна. Маргаашийн цагт эргүүлзээ баяртай үзэгчтэй.